Эрхэм үзэгчдийн энэ өдрийн амар амгалан айлтгал мэдчилье. Хүн ертөнц нэвтрүүлэг ухамсарлахгүй ээлжид болонгаа та хүндээ хүргэж байна. Энэ 7 хоногт та бүхэндээ бон сэдв аван ярихын яриага цааш нь үргэлжлүүлнэ. Хүний дотоод ертөнцийн талаар ярих гээд оршил нэвтрүүлгүүд та бүхэндээ хүргээд байгаа. Тэгээ хүний дотоод ертөнцийг ярих гэхэд л нэг л асуудал үүсээд нэг л юм болж ирэхгүй нэг л ярихад ойлгогдохооргүй ийм байдал бий болоод байдаг. Яг тэгвэл энэ шууд тантай шууд холбоотой таныг шууд авч хэлцэж байгаа ийм асуудал байдаг учраас эхлээд та юу вэ? Та хэм бэ? Гэдгийг нь танд эхлээд энэ оршил нэвтрүүлгүүдээр нэлээд сайн ойлгуулж өгч байж дараа нь дээр хүний дотоод ертөнц гэдэг чинь ийм юм байдаг юм а гэдгийг хэлж өгөхгүй болохгүй байгаа юм. Учир шалтгаан байгаа юм а. За тэгээд энэ тэр дагуугаар сэдв аван ярих энэ оршил нэвтрүүлэг маань энэ 7 хоногт мөн бас үргэлжлэнэ. За энэ 7 хоногийн сэдвийг хүний эрчим хүч гэдэг сэдвээр дор явуулъя гэж ингэж шийдлээ. Төрөчийн нэвтрүүлгээр бид нар хүний тайван чанарын тухай ярьсан тийм ээ. Бясалгагч чанар, тайван чанар гэдэг уялдаа холбоотой талаар задлан тайлбарласан. За өнөөдөр тэгвэл хүний эрчим хүч гэдэг юмны талаар ярив. Ингээд та бүхэн анхаарлаа хандуулно. Хүний эрч хүч амьдралын туршид зогсолтгүй оволцож тэр эрч хүчээр бэлхэж байдаг. Тэр эрч хүчтэй эрч хүч нь сулардаг боловч эрч хүч нь байсаар л байдаг. За тэгээд энэ эрчим хүч эрч хүч гэдэг маань бидэнд хаанаас ирдэг юм бэ? Яагаад энэ заягдсан байдаг юм бэ? Бид яагаад энэ тэмүүлэмтгий ийм хэрч хүчээр ингэж асуудлыг шийдэж, асуудлыг авчилж ингэж байдаг юм бэ гэдэг талаараа задлаж ярив. За юуны төрөнд бид нэр эрч хүч гэдэг маань бидний их язгуураас маань үндэстэй гэдгийг юуны төрөнд мэдэх ёстой болно. Мөн ярьдаг тэр сэдв гол ярианы маань хүн байхын утга учир их язгуурын үндэс угсаа тэг хүнийг хэрэг гаргах тухай энэ асуудал чинь дахиад өндөгдөөл яригдана гэсэн үг шүү дээ. Бид нэр энэ талаар нэлээд тийм гүн бат мэдлэгтэй болох ёстой байгаа учраас ингэж олон сэдвийг авч нэгэн зүйлийн тухай яриад байгаа. За тэгээд эрч хүч гэхээр бид нэр одоо төсөөлж чаддаг, боддог хэмжээ маань бидний махан биений эрч хүчийн тухай асуудал байдаг. Эрч хүчтэй энерги дүүрэнтийн байх тухайдууд бол махан биеэ сайжруулах, додомдох, тоонийг витаминжуулах энэ тал дээр л бид нэр анхаарал тавьж мэднэ тийм ээ. За энэ нь бол зайлшгүй зүйл. Бид бол энэ махан биеийг сайн бөгөөд чанартай хүнсээр додомдож байж хэрэгэ бүтээлгэн шүү дээ. Тэгэхгүй бол эн чинь хөдөлж өгөхгүй яршиг төв ширээд өвдөж хавдаад ингээд ажил хийж өгөхгүй ингээд дуулуургүй загнаад байна шүү дээ. Тийм болохоор бид нар энэ эрч хүчтэй байлгахын тулд бид нар сайн хоолыг идэж чанартай хүнс хэрэглэн тийм ээ. За гэтэл нөгөө эрч хүч маань тодорхой хугацаатай энэ махан биений маань додомдож бий болгосон тэр эрч хүч маань тодорхой хугацаатай байдаг. Тэр хугацаанд энэ эрч хүч нь сулрсаар үгүй болоод тэгээд энэ хүн биений оршин байх хугацаанд дуусаад бид нас бардаг. За энэ бол бидний жинхэнэ эрч хүч
бидний жинхэнэ тэр эрчим хүч маань биш байдаг байна л да. Энэ бол махан биений л эрчим хүчний асуудал байдаг байна. Бидний хүн таны эрчим хүч бол мөнхийн хүч байдаг. Мөнхийн хүч. Та тийм мөнхийн хүчийг агуулгач гэдгээ ухамсарлаж чадагч ийм төрлийг авсан байдаг л. Тэгэхээр таны эрчим хүч бол дуусахгүй. Тийм их ундрахтай байдаг байхан тийм ээ. Ингэж ойлгох ёстой. Та бол эрчим хүчийг дуусахгүй их ундрах нь өөрөө юм. Яг тэгвэл таны их үндэс маань тийм ээ. Таны их язгуур сүнс чинь үндэслэлсэн тэр газар нь мөнхийн эрчим хүчээр дүүрэн байдаг. Тэнд шавхагданд дуусна дундарна гэсэн ойлголт байдаггүй. Тийм их ундрахтай учраас бид нарын жинхэнэ бид маань жинхэнэ та бол таны махан биеэр төлөөлөгдөж байгаа буюу таны дотоод ертөнцөөр төлөөлөгдөж байгаа та биш. Жинхнэрээ та бол цаглашгүй их эрчим хүчний ундрахтай юм. Тэр бол шавхагдшгүй тийм эрчим хүчээр та хангагдсан байдаг. За одоо ингээл асуудал яригдана. Тэгээ тэр эрчим хүч чинь хаана вэ? Бид нар ядарч туйлдаа төгшөр зовоод ингээд тэгээ гэж. За тэгэхээр нөгөө бид нар энийг мэдэхгүйгээсэн болдгоо. Мэдэж авах хэрэгтэй болно. За мэдэж авахын тулд юу мэдэх хэрэгтэй болж байгаа юм бэ гэхээр нөгөө нэг өөрийгөө тодорхойлж байдаг тэр тодорхойлолт чинь юу вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй болно гэдэг. Ингээд та нэгдүгээр махан бие бол биш. Махан бие бол таны хэрэгсэл тийм ээ. Таны сүнс хэрэгжих тэр боломжид тэр сайхан төрлийг бичсэн бодит энэ махан бие маань байж байна. За энэ бол яг үндсэн таавал биш. Таны хэрэглэгдэх хүн байгаа нь шүү дээ тийм ээ. Энэ бол ойлгомжтой. Энэ дээр маргах хүн одоо манай нэвтрүүлгийг үздэг хүмүүсийн дунд бол байхгүй байх. За тэгтэл та өөрийгөө гэж тодорхойлж байдаг тэр хүний дотоод ертөнц гэж. Таны дотоод ертөнц гэдэг бүхэл бүтэн таны ингээд бүхэлд нь таныг юутэй хүйтэй чинь сүнстэй чинь амьтай чинь махан биетэй чинь бүхэлд нь эзэлсэн байдаг нэгэн хүч бидэнд үйлчлдэг. Тэр бол бас та биш. Тэр бол бас би биш. Жинхэнэ миний бие тэр биш. Жинхэнэ миний бие маань сүнс тийм ээ. Сүнсэнд оршин буй айн маань тийм ээ. Тэр бол мөнх чанартай. За үүнийг энэ мөнх чанараа таньж түүнийг үнэн хөв таньж мэдсэн хүнийг хутагт хуйлгаа ингэж өрөмжлөх ийм цолгон шин хайрладаг ийм ясууд бүдгийн шашинд бол байдаг. Гэтэл бид нар чинь эгэлж ирэх хүмүүс гээд бусад дээрээ хутагт хуйлгаа дууд шиг байж чадахгүй гэдэг энэ үзэл нь бол угаасаа буруу гэдгийг бид мэднэ тийм ээ. Хүн л хүн. Тэнд бүрэн боломж нь өгөгдөөтэй байгаа. Ягдгүйл тэр мөнх оршин байх тэр их сурвалж танин мэдрэх бүрэн боломжтой ийм ухамсарлаг төрөл. Тэгэхээр энэ ухамсарлаг төрөлд ирсэн энэ сүнс бол хэрэгжих бүрэн боломжтой ийм чөлөө учрал олгогдсон байдаг байгаа. Тэгэхээр бидний эрчим хүч маань шавхагдчихгүй байна тийм ээ. Тэгэхээр одоо бид нар
угаасаа эрчим хүчээр дутагдсан гачигдана гэсэн юм байхгүй юм байна гэдэг. Энэ ойлголт бол их тодорхой босоод ирж байна тийм ээ. За тэгтэл бид нар хөгшөрн тэгээ яах юм гэдэг асуудал яригдана тийм ээ. Тэгээ хөгшөрч тэгээд махан биений чадвар чадамж дороотох гэдгийг бид нар дотоод эрчим хүчээр нөхөн сэргээгээдэж болдог. Хэдий болтол түүнийг эрчим хүчтэй байлгачиж болдог. Тэгээд өөрөө тэр дотоод эрчим хүчээр махан биенийхээ эрчим хүчийг цэнэглэн, ариусган, цэвэрлэн гэсэн үг шүү дээ. Ингээд махан биений эрчим хүч сэргээгдэж нөхөн төлжигдэж байх юм боломж бүрддэг байх. Одоо эгэлжирийн гэж өөрсдөө тодорхойлоод байгаа бидний хувьд болохоор яаж юм гэхээр энэ махан биений боломж тэр хязгаараар л асуудлыг шийдэх гэдэг. Эрчим хүчний тэр нөөцийг авч хэлцэх гээд байд юм л да. Гэтэл энэ махан биений эрчим хүч нь хязгаартай шүү дээ тийм ээ. Дөрөнд хэллээ. Тодорхой хугацаанд хүрээд л энэ сулрасаар тэгээд нэгэн өдөр дуусгар болно гэж. Гэтэл энэ эрчим хүч нь хязгаартай юм байна гэдгийг нь бид урдаар мэдээд тэгээд түүнийг дотоод эрчим хүчээр цэнэглэх ёстой юм байна. Тэр дотоод эрчим хүч гэдэг маань бидний сүнснээс өгөгдөх тэр энерги шүү дээ тийм ээ. Тэр энергиэр бид нэр махан биеэ цэнэглэж байх ёстой болдог байна л да. Ийм боломжтой бүрэн дүүргийн боломж байдаг. Энэ бүрэн дүүрэн боломжийг бид нар ашиглаад эрчим хүчээр дүүрэн, эрч хүчтэй ийм амьдралаар амьдарч болдог. За тэгээд энэ эрчим хүчийг ашиглаад өөрийн махан биеэ додомдоод ингээд тэр тухайн хүн тодорхой хэрэгжилтэнд хүрэх ийм боломжийг өөртөө нээж өгч байна гэсэн үг байна тийм ээ. За тэгээд энэ эрчим хүчийг одоо мэдээд энэ эрчим хүчийг өөрийнхөө тэр эрчим хүчийг дотоод эрчим хүчийг ашиглаад энэ махан биенийх эрчим хүчийг нөхөөд тэгээд ингээд түүний эрчим хүчний тэр эрчим гэдгийнх нь тэр эрчмийг нь ашиглаад ингээд яваад байхад болчих юм бол бас тийм биш ээ. Энэ эрчим хүч нь өөрөө бас нэгэн хичээл болон босч ирсэн байдаг. Ингээл бид нар суралцсан. Ингээл бид нар мэдэж авна. Өшөө хүнийг ингээд судлан сурна. Ингээд цаашаа явах хэрэгтэй байдаг л да. Манай нэвтрүүлгийн зүгээс хэлээд бай. Та бол суралцагч болохоос амьдрагч биш ээ гэж. Энд амьдрал явагддаг юм. Энэ сургалтын арга хэмжээ явагддаг юм аа гэж хэлээд байгаа тийм ээ. Гэтэл хүн та өөрөө энд амьдарч чадна. Суралцаж байна гэдэг нь зүгээр зам зургийн явдал болж хувираад та өөрөө жинхнээрээ амьдарч болдог. Ийм гайхамшигт төрөлтөн юм байгаа юм л да. Гэтэл бид нэр тэгдэггүй юм байна. Тэгж амьдрдаггүй юм байна. Эрчим хүчээ бид нэр шавхан амьдрд юм байна. Тэгэхээр л одоо цагийн цаг бусаар бид нэр хөгшөрдөг, цаг бусаар бид нэр өвхөлт боож өгдөг. Өвхөлтөй нүүр тулдаг. Энэ бол цаг бусын явдал болоод идэг. Цаг цагтаа болж байгаа үйл явц өрөөсөө энэ хүмүүний амьдралын энэ хэв шинжт байдалд бол огт алга байна л да. Тэгээ одоо яах вэ гэдэг асуудал чинь бидний өмнө асуулт болон томоос том асуудал болон биднийг хаачихсан байж байгаа юм л да. Эндээс хүн бүхэн өөрийнхөө арга жаргыг хэрэглээд эндээс гарч энэний цаана гарч энэний дараагийн тэр хичээлүүдээ хийгээд суралцаад явах учиртай байдаг. Гэтэл бид нэр эрчим хүчгүй, нөөцгүй болчлоо гэдэг энэ байдлаар бид нэр асуудалд ханддаг. За энд ямар байдлаар тэр нэлэрдэг вэ гэхээр бид нар их амархан ядарчдаг тийм ээ. Хүн
өдөржингөө ажиллаад оройн заавал амрах хэрэгтэй болдог. Тэгээд амрахтаа бид нэр унтаж нойр авч байж бид нэр амарсан болдог тийм ээ. Ингээд махан бие амардаг. Ингээд амарсан махан бие нь маргааш дахин ажиллах тэр боломж бүрддэг. Ийм нойр гэдэг юм тогтолцоо энэ дэлхий дээр мөн бас үйлчилдэг тийм ээ. Тэрнээс биш таны сүнс бол нойр гэж мэдэхгүй. Та унтдаг гэдгийг юусоо мэдэхгүй юм их язгууртай шүү дээ. Та бол угийн мөнхийн сэрүүн сэргийг ийм их үндэстэй. Тэр мөнхийн сэрүүн сэргийг байдаг тэр чанар нь өөрөө цаглашгүй эрчим хүчийг бий болгож байдаг ийм үндэс язгуур болдог байгаа юм л да. Бид нар тэр мөнхийн тэр эрчим хүчний ундрага зөв таньж мэдээж түүнийг ашигладаггүйгээс нь болоод бид нэр амархаа ядарчдаг. Махан бие ядархаас биш аргагүй л те. Энэ бол ийшин тийш нь гүйлгээд гүйлгэж хараалгаад ийшин тийш нь явуулаад тэгэл бос суулгаад ингээд байхаар энэ махан бие чинь ядарна. Энэ бол ойлгомжтой. Түүний ядарлыг нь дор доор нөхөж байдаг тэр дотоод эрчим хүчний нөхөн төлжилт энийг бид мэдчих явах хэрэгтэй юм байна. Ингэж нөхөн төлжигдэж байгаа тохиолдолд ядарна гэсэн ойлголт байхад болдог. Энэ нөхөн төлжилтийг өөрөө ингэж эзэмшиж өөрөө тэр эрчмийг зөв ашиглаж сурснаар бид нар ядархаа болно. Ядарна гэсэн ойлголт байхгүй бол. Энэ бүр илт маш тодорхой. Бүр баталгаа нотлохотой зүйл. Ингэж баталж нотлсон хүн дэлхийгээр зөөрөн байна, зөндөө байна. Бид нэр махан биендээ хүнс төжөөл өгч хүнс төжөөл идэж байж бид нар махан бие маань эрчим хүчтэй байна. Түүнээс байх боломжгүй гэж үздэг тийм ээ. Тэгвэл хоол хүнс хэрэглэхгүйгээр хоол хүнс огт энэ амаараа оруулж хотоод руугаа идэх юм хийхгүйгээр уух юм хийхгүйгээр зөвхөн агаараас эрчим хүчээ авах ийм боломж хүнд бас байдаг. Ингэж амьдардаг, хоолгүй амьдардаг маш олон дэлхийд бий. За тэдгээр хүмүүс бол тодорхой тоотой л доо. Гэхдээ байна. Энэ юу вэ? Бидэнд боломж байгааг харуулж байгаа явдал юм байна. Тэр маш тодорхой. Бүр нэр устайгаа, хаяг адарстайгаа тэгээд үндэстэн ясныхаа тэр төлөөлөл болоод тэгээ тэр төв газартаа амьдраа суугаад байж байна. Маш олон хүн бий. Америкт бий, Австралид бий, Хятадд байгаа. За ингээ Европын орнуудад Герман, Швед, Франц, Итали нэлээд олон оронд. Бүр яг одоо амьд сүрэн байж байгаа. Өшөө олон бий л дээ. Латин Америкийн орнуудад бас сүүлийн үед нэлээд олон тийм хүмүүс бий болсон. Гэр бүлээрээ тийм агаарн хоолтон болцгоосон гэсэн юм мэдээ бас байна лээ. Тэгэхээр тийм эрчим хүч бас байдаг байх нэ гэдгийг бид мэдэж авах хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр бид нэр хоол хүнс идчихэж бид нэр эрчим хүчтэй болдог. Тэр эрч хүчээ бид нөхөн гэж ойлгодог байна. Анхан шатны ойлголт байх нь байна тийм ээ. Цаашаага бид дотоод эрчим хүчийг ашиглан махан биеэ нөхөн төлжүүлж байх ийм боломжтой байт юм байна гэдэг бид мэдээд авч байна тийм ээ. Энэ нэвтрүүлгээр гэтэл цаан ч өөр юм байдаг байх нь биш үү гэдгийг бид бас ярих ёстой, та бүхэндээ дамжуулах ёстой байгаа юм л да.
Тэр нь хоол иддэг. Зөвхөн агаараар хооллдог. Зөвхөн ус уудаг. Зөвхөн уснаас эрчим хүчээ авдаг. Ийм хүмүүс маш олноор байна шүү дээ. Энэ юу вэ? Эднэр бол хүн биш гэж хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Тэд нэр бүр яг тодорхой хүн төрлийг аваад бидний дунд амьдарч байгаа. Тэд маш их эрч хүчтэй, маш их энергитэй байцгаадаг. Маш их хөнгөн шингэн, маш их бэлэн, маш амар хялбар ийм байдлаар амьдарцгаадаг тэдгэр хүмүүс. Махан бие хоол хүнсээр тэжээх гэж байгаа байдал нь үнэхээр ядаргаатай зүдэргээ те үнэнхүү тийм болох бүдүүлэг харагддаг гэж байгаа юм л да. Тэд хэлэхдээ тэгдэг. Үнэхээр өрөвдмөр, үнэхээр хэцүү юм амьдралаар амьдардаг юм а та нар гэж. Ийм боломж байсаар байтал заавал тэнэг хүнс хэрэглэх гэж тийм ээ хоол бэлдэх гэж хамаг амьдралаа тэрэнд өрн даран хийж байх ийм одоо хайрын амьдралаар амьдарч яана вэ гэж ингэж тэтгэр хүмүүс бидэнд хэлдэг юм л да. Тэгээд маш сайхан тэм зөвлөгөөнүүдийг өгдөг. Агаарын хоолтон гэдэг одоо агаараар прана ирдэг гэж байгаа. Энэ пранагаар хоолно гэж байгаа. Тэр прана гэдэг нь өөрөө амьд эрчим хүчээ гэж ингэж бидэнд дамжуулаад хэлээд байдаг юм л да. Тэгээд тэр пранаг хүрдснээр тэр махан биений болоод сүнсний эрчим хүч зэрэг хангагддаг гэж байна л да. Зэрэг тэр нөхөн төлжилтөд авчдаг. Тэгэхээр бид амьсгалжилт байгаа бол тэр пранаг бид хүрдэж байна. Тэр прана гэдгийг нь ухамсартайгаар хүртэж авснараа бид нэр сая тэр нөхөн төлжилт тэр эрчим хүчийг өөртөө шингээдэг, хоримтлуулдаг ийм боломжтой байдаг юм байна л да. За тэгэхээр эрчим хүчний талаар ярихаар цаашаа маш их өөр асуудал яригадаад явах нь байна тийм ээ. Бид нар яриг энийг мэдэж авъя гэвэл энийг сонирхож мэдъя гэвэл интернет рүү холбогдоод хайх юм бол зөндөө тийм баримтуудыг олж мэдэж болно. Ер нь бид нэр хоол хүнсээр эрчим хүчээ авч байна гэдгээр өөрсдөө ойлгож байгаа. Тэр эрчим хүчний тэр хүч сэлбэх тухайдад бол ийм л ойлголттой байгаа. Бидний хувьд бол энэ пранагаар хоорлох буюу энэ бридарян гэж хэлдэг. Агаар хоолтны тухай асуудал бол нэлээд хүнд ойлгомжгүй яриа болоод явчих ийм магадлалтай. Тийм учраас энэ яриаг одоо ингэж архив. Ер нь ийм байдгийм а гэж та хүнээ дуулгаж байна. За бид махан биенийхээ эрчим хүч буюу энэ дотоод эрчим хүчээ ашиглаад тэгээд бид болчдөг юм уу болчдгүй юм шүү гэж түрүүнд хэллээ тийм ээ. За энэ үгс болохыг одоо тайлбарлая. Бидний дотоод эрчим хүч маш тийм хүчтэй л дээ. Хүчтэй. Түүнийг эзэмшиж, түүнийг хэрэглэж, түүнийг ашиглах юм бол маш их боломж байдаг. Тийм учраас тэр хүчийг ашиглан бид нэр ашиглаж чаддаг хүмүүс нь тодорхой тийм багшийн өдөртөмжөнд заавар зөвлөгөөний дагуу тэр эрчим хүчийг тусгайлан ашиглах ийм зөвшөөрлийн дагуу ашиглахгүй бол аюултай байдаг. Дотоод эрчим хүчээ хэд их ашиглаж түүнийг юу болохыг нь мэдэхгүйгээр хамаагүй ашиглаж зарцуулах нь эргээд хүнд өөрт нь аюултай сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр бид дотоод хүч гэдгийг бас мэдхээр барахгүй түүнийг юу вэ гэдгийг бүрэн ойлгож таних ёстой байдаг. За энд бол бидний тэр
эрчим хүчний тэр шавхагдчихгүй гэдэг тийм ээ. Тэр ундраг маань өөрөө шавхагдсан гэсэн юм байдаггүй. Тэгээд асар хүчтэй тэр энерги бол. Одоо Ашаа Бүгшийн лекц сургаал дээр байдгийн да. Цөмийн зэвсгээс хэд дахин цөмийн зэвсгийн хажууд бол асар хүчтэй гэж. Цөмийн зэвсэгтэй зөөрлж ярьсан байдаг юм л да. Тэгээ цөмийн зэвсэг бол хажууд нь юу ч биш ээ гэж байгаа юм л да. Тэгээ цөмийн зэвсэг бол бидний шууд хүс тэмдрэх зэвсэг шүү дээ. Гэтэл тэрний хажууд хүний их ундрахныхын тэр шавхагдшгүй хүч, эрчим хүч бол бүр тэрнээс хэмжээшгүй их гэж байгаа юм л да. Тэгэхээр бид нэр ямар юмны их сурвалжтай, ямар гişийн төрөлтөн болохыг бид нэр энэ байдлаас ингээд цохосч гисэн ингээд ухаарах боломжтой, ойлгох, хүлээж авах боломжтой байгааз. Бидэнд бол юу л юу байгаа юм бэ гэж шууд ойлгоод нь шүү дээ. Гэтэл бид нар чинь махан биенийхээ л эрчим хүчний энергийн төвшөнд л асуудлаа шийдэх гэдэл ингээл мохорлаад л ингээл зүтгүүлээд байдаг. За залуу насндаа эрч хүчтэй байгаа дээрээ ажлаа амжуулна, насныхаа хоолыг олно гэдэл ингээл. Хоолн дээр асуудал тавиад хоолны төлөвлөлт хойноос хөөцөлдөж амьдарч байна. Хоол идэхийн тулд бид нар амьдарч байна гэж хэлээд байхаар хүмүүс дургуйлдэ өгөө амьдрахын тулд идэж байгаа юм гээл. Үгүй ээ таавал идэхийн тулд л амьдраад байна шүү дээ гэдэг. Үгүй ээ амьдрахын тулд идэж байгаа юмаа гэд. Тэнд чинь тийм ухаан зарагдаад ухаан явагдаад байна шүү дээ. Хүн ухаантай тийм болохоор ялгаж залгана энэ бас нэг тийм гэж санаа зэтэл төрөн тгнүгэ илэрхийлнэ. Амтан бол үг дугуул тийм ээ би идэхийн төлөө амьдарч байгаа мó гэл. Тэгэл юм өгөөдөл юм идэл тэрийг идэл тэгэл юм өгөөдөл тэр авцаа байгаад ах шинжтэй. Тэгэл амтныг дасгаж сургаж болдог. Яг л тэр бол идэхийн төлөө амьдраад байгаа учраас тийм юм. Гэтэл бид нар ухамсаргүй байдлаар бол яг амтан шиг адилхан тийм ээ. Дөрөвчийн 7 хоногийн тэр хагас бүтэн сойны тэр бяцлаглалын нэвтрүүлгээр та хүндээ хэлсэндээ амтанлаг амьдралаар амьдарч байна гэж тийм. Тэгвэл бид нар ухамсарт амтан амтаас ялгарх байдал маань. Тэгэд ухамсарлаг болоод ирэхээр бид нар амтнаас шал өөр хүн ертөнцийн тухай асуудал ярьдаг тийм ээ. Тэрнээс наан бол хүн ертөнцийн асуудал яригддаггүй, хүний дотоод ертөнцийн тухай асуудал яригдана, хүний махан биений тухай асуудал яригдана. Ингээд мунхаг мулгуу хүний тухай асуудал яригдана. Одоо бол мунхаг мулгуу хүний тухай асуудал яригдаад тэгээд эндээсээ ухаар сэхэрсэн хүний тухай ярих ёстой болоод ингээд цаашаага сэр сэхэрсэн хүний тухай ингээд дотоод ертөнцөд таньсан хүний тухай гэж яснаа одоо хүн ертөнцийн тухай ярина гэж. Ийм өсөлт хөгжилтийн тухай асуудал манай нэвтрүүлэг ярьдаг л да. Тэгээ хүн өсөж хөгжих тийм эрчимлэг, тийм үгийн тийм заяагдмал тийм байдаг. Хүн ерөөсөө эрчим хүчээр бэлхэж байдаг учраас аянда тэр чинь дотоод эрчим хүч чинь гарч ирдэг учраас түүнийг нь ялгаруулах ямарваа нэгэн ажил хийгээд ямарваа нэгэн үйл хөдлөл хийгээд тэгээд түүнийхээ учрыг олох гэж бид нар ингэж амьдэрдэг. Тэгээ бид нар маш их эрчим хүчтэй яваад л байдаг, гүгээд л байдаг, ажиллаад хөдөлмөрлөөд тэгээд л одоо яваал байдаг. За амтан бол эзэж тэгдэггүй. Амтан хизээ эрч хүчтэй болд юм бэ гэхээр өсөхөөрөө эрч хүчтэй болдог. Өсөхгүй бол тэр эрч хүч тэр амтанд эрч хүч байх шаардлагач байхгүй. Тэгэд хүн өсөөгөө цатгалан тийм мөртлөө ингээл ерөөсөө зүгээр байж чадахгүй ингээл ерөөсөө ингээл эрчим хүчинд ингээл байж чадаал инг тэг гээд байгаа юм шиг. Тэгэнгүүт нь ингэхтэй гэх ёстой болов уу гэдэл тэгэл хүн зүгээр өстөө юм хийгээл яадаг юм хийгээл яадаг.
юм бөг ажил мандуулаад байдаг. Энэ юу вэ? Хүнд тийм эрчим хүч үйлчлээд байгааг хүн мэдэрч байгаагаар тэр нь илэрж байгаа юм л да. Амтан болвол тэгж мэдэрдэггүй. Хүнд тийм мэдрэх, тийм тусгай мэдрэмжийн тийм хүлээн авахч байгаа юм л да. Тэгэд мэдрээд ирэнгүүтээ хүн ямар нэгэн зүйлээр тэр эрчим хүчийг ашиглах буюу тэр эрчим хүчийг гаргах шаардлагатай болж байна гэдгийг хүлээн авдаг байгаа. Тэгээд цусан зүйлийн аргаар тэр эрчим хүчээ сулладаг. Тэгэл дахин нөхөн төлжөгдөөл байдаг. Түүнийг тэр илэрж байгаа тэр эрчим хүч юу вэ? Хаанаас бий болоод байна вэ? Энийг одоо яах ёстой вэ гэдгийг хүн өөрөө ухамсартайгаар захиран зарцуулах ёстой байдаг байна л да. Тэгээ ухамсаргүй байдалд байхаараа бид нэр түүнийг зөвөр юу сансан тэр зүгтэл засаж хайдаг. Хий дэмий дээр эрчим хүчийг хий дэмий өрн таран хийдэг л гэсэн үг л дээ. Тэгээ энийг бол хамгийн нэгдүгээрт хүн яаж тэр эрчим хүчийг цацдаг юм бэ гэдэг нь ошоо өгш бол тайлбарлаж хийдэг л дээ эрчим хүчний талаар ярих та. Хүн эрчим хүчээ хамгийн их одоо зарцуулах болдог зүйл нь бол секс гэж байгаа юм л да. Энэ Еремей харьцаанд бол тэр харьцаагаар тэр эрчим хүчээ гадагшлуулах ганцхан аргатай байдаг. Тэгэл тэр эрчим хүчээ гадагшлуулж тэгээд түүгээр орж ирж байгаа тэр мэдрэмжийг юу вэ гэдгийг бид таньж мэддэг. Зүгээр л тэр сексийн ханамжаас л үүдсэн нэг тийм мэдрэмжийг л ийм л юм байдаг. Энэ л одоо энэ секс хийхэд бий болт юм гэж мэддэг болгоос ш. Түүнээс ирж байгаа ханамж нь бидний хүртэж мэдж чадах жинхэнэ тэр одоо амгалан жаргалантай байдлын тэр деважинлаг байдлын тэр их таашаалтай тэр их ханамжтай байдлын зөвхөн өчөөхөн гэлбат төдийх юм шүү гэдгийг хүн ерөөсөө мэддэг юм а гэж ингэж оошоо сургаалдаа айлддаг юм л да. Тэр эрчим хүч байж яддаг тийм ээ. Одоо шинэ Еремей харьцаанд орохгүйгээр удаан байхад хүн хэцүү болдог шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг ямар нэгэн тийм өөрийнхөө тэр бүрэг чимхий зан төрхөөс болд юм уу яадаг ямар нэгэн тийм нөлөөллөөс удаан хугацаанд эрчим хүч хоримтлуулаад ингээ гадагшлуулахгүй ингээ байгаад байхад тэр нь өөр хэлбэрч хилждэг. Өөр хэлбэрч хилжээ тэр нь илэрч гаргах л өстой болдог. Ийм л юм байгаа юм. А тэрийг гаргах нь тийм ээ гаргаад хайж гин Гэхдээ ингэхэд биднэрт ухамсартай гаргах хэрэг зайлшгүй байдаг байна. Тэгээ ухамсартайгаар гаргах гэдэг тухай бид нар ойлгож мэдэх ёстой байдаг байна. Тэгээд тэрийг чухам яаж гаргах юм, яаж түүнтэй харьцах юм бэ гэдэг эрчим хүчийг хэрхэн буцаж өөрийгөө нөхөн төлжүүлэх тэр үндэс болгох юм бэ? Хөөсөр болох юм бэ гэдгийг оошоо өгснөлээ задлан тайлбарладаг ийм л багшийн нэг л дээ. А өөр бусад багш нар бол энэ талаар нэг их ярьдаггүй. Бидэнд өгөгдсөн байгаа тэр эрчим хүч угаас биднийг
түлхдэг. Биднийг ингэж байж ядуулдаг. Бид зүгээр байхыг аргагүй болгодог. Бид нар ухамсаргүй байх юм бол тэрийг элдв бусын аргаар түүнийг гадагшлуулах болно. Гадагшлуулдаг угаасаа. Тэгэхгүй бол бид өвчих гээд байгаа юм шиг мэдрэмжийг авдаг байх юм. За тэр эрчим хүч маань бидэнд заяагдсан бидний хэрэгэл гэж, ашигла гэж өгөгдсөн зүйл байна. Угаасаа тэр бидэнд хэрэгтэй зүйл. Гаргаж хаяад байдаг зүйл биш байгаа юм л да. Гэтэл бид нэр гаргаж хаяхаар мэднэ. Тэгээ буцаж түүнийг махан биетэй ашигтайгаар хуургаж махан биеэ төлжүүлэх тухайд бол бид нар юу ч хийдэггүй. Тийм тэгж тэрийг тийм юм хийх тухай юу ч мэддэг ч. Зүгээр л тэр дотоод эрчим хүчээ махан бие рүүгээ шилжүүлсэн тийм тохиолдолтой учирсан хүмүүс байдаг л да амьдрал дээр. Тэгээ юу болж яасныхаа би юусэн мэддэггүй. Зөв надад нэг ийм сонин ийм ачийн тохиолдод байдаг юм. Жишээ нь ингээл одоо их тийм тухайн хүний тийм дотоод эрчим хүчээ бие махбодтой шингээсэн тийм одоо ухамсаргүйгээр тэр нь тийм одоо тохиолдлоор тийм ээ тэр махан бие рүү шилждэг болчихсон тийм хүн байдаг. Тэгээ тэр хүний уурыг хөрөхээр хав оройх юм шатдаг. Юу л галаа алцаа шатаад байдаг. Тэр хүн ууралж л болдгоо. Уурлах юм бол шатамхай бүх зүйл эргэн тойронд шатдаг. Тэгээд надад ийм тохиолдод байдаг юм. Би одоо яах вэ эмчээ гээд эмчтэр очдөг, сэтгэл зүйчдэр очдөг. Тэд нар юугаа ч мэдэхгүй. Тэгэл задлан шинжлэх гэдэл ингээл янз бүрийн туршилт явуулаад тэр хүнийг уурлуулаад тэгэл тэр хавийнхын юм шатаал ингээл. Тэгэл үнэн байна гээл. Энэ юу вэ гэдгийг ерөөсөө мэддэг. Гэтэл бидэнд тэр эрчим хүчийг дотоод эрчим хүчээ бид ухамсартайгаар захин зарцуулахгүй бол аюултай болдог гэдэг нь ингэж бас илэрнэ. Эрчим хүчийг бид нэр дотоод эрчим хүчээ сэргээгээд бид нар болчдөг юм бишээ гэдэг нь ингээд тодорхой болно. Энэ аюултай байна шүү дээ тийм ээ. Аюултай байна. За тэгээд тэр чинь зөвхөн тохиолдлоор тэр хүн ухамсаргүйгээр тэр дотоод эрчим хүч нь өөрт нь өөрийнх нь махан биеэр дамжиж илрээд байгаа илэрч ингэж харагдаж байна тийм ээ. Өөр зөндөө юм байдаг штэ. Гал гарахын юм яхаас өөрөөр тэр хүн тодорхой хугацаанд хугацаа үгүй цаг хугацаа хамааралгүйгээр махан биеэр бүр энэ махан биеэрээ газар товчлдог тийм шидийг үзүүлдэг ч хүмүүс байдаг. Очиж гисэн газар шууд өсөөр секундын дотор л яваад очичдаг. Очичдаг гэхээс тэр шилждэг. Ийм боломж хаанаас бий болдгийг энэ ягаад ч байж болохгүй бид бол өмнөшгүй тийм ээ. Гэтэл тэр хүн өөрөө ухамсаргүйгээр тэр махан биеэрээ дамжигдан илэрх бүртэл нь тэгчийн дотоод эрчим хүчийг нэвтрүүлсэн байгаа юм л да. Гэтэ тэр өөрөө мэдэхгүй. Тэгэл би ерөөсөө нийтэгдээ. Ингээд шилжчихтий ингээд. Энэ мөр миний хүүхэд байхаас илэрсэн юм аа гэд. Тэг би яагаад ингэдгийг би ерөөсөө мэдэхгүй гэж. Өөрөө мэдэхгүй л дээ. Тэр яагаад бол ухамсаргүйгээр юм чинь. Гэтэл бид нар ухамсартайгаар хийж түүнийг ашиглаж болдог. Тэгээд ухамсартайгаар ашиглаж байна гэд самуурж бодлоо солиороо явчих. Магадл бас өндөртэй. Тийм учраас дотоод ертөнцийг хамаа замраагүй ашиглаж болдоггүй. Тэгээд дотоод хүч гэдэг нь юу вэ гэдгийг бид бүрэн мэдэж таньж түүний тухай зөв ойлголттой болох ёстой л гэж хэлээд байгаа юм л да. Тийм учраас хүн цагдашгүй эрчим хүчтэй байдаг. Тэр цагдашгүй, тэр дуусшгүй, тэр дундрахгүй. Тийм их хундрахтай учраас бид нэр юу ч яач ч болох магадлалтай ийм аюултай юм төрөлтэй юм байгаа юм л да.
За тэгээд тэр дотоод эрчим хүчийг хамаагүй ашиглаж болохгүй гэдэг нь юу юм гэхээр шидэг үзүүлэгч нар байна тийм ээ. Одоо янз бүрийн ил шид үзүүлдэг. Тэгээд тэр дотоод хүчээ ухамсартайгаар ашиглах мөртлөө төвнийг өөрийн дотоод ертөнцийнхөө шунлын ашиг сонирхлын үүднээс ашиглах ийм хандлага их хүчтэй үйлчилдэг. Тэгээд ухамсартайгаар түүнийг хэрэглэж тэгээд өөрийн тэр дотоод ертөнцийн буюу тэр аминч үзлийн буюу тэр шунал хүслийнхээ нөлөөнд дор тэр түүнийг ашиглах ийм үед тун аюул тарьдаг. Энэ нь тухайн нэгэн хүн одоо бидний сайн мэдих тэр жишээгээр бол хараалчин хараал хийдэг хүний тухайд энэ дээр бол яг авч ярьж болохоор байна л да. Тухайн хүн хараал хийхин тул дотоод эрчим хүчээ ашиглан өгөхөөс биш өөрөөр боломжгүй. Дотоод эрчим хүчээ ашиглан тэр орон зайны үл хамааран хараалыг хөргөх боломжтой болдог юм л да. Тэгэхээр тэр дотоод эрчим хүчээ ашиглан хараал хийгээд тэр хүн хэдэн мянган километрийн цаана байна. Дэлхийн нөгөө өнцөгт байна. Ердөө хамаа байдаг. Тэр хараал хийх тэр бодлын хүчинд бол тэр бодлыг явуулагч тэр дотоод эрчим хүчинд бол орон зай цаг хугацаа ерөөсөө хамаагүй байдаг. Ийм ойлголч үү? Бидний их язгуурын маань тэр үндэс угсааны тэр эрчим хүчний ойлголт нь тэр цаг хугацаанд бол ерөөсөө хамааралгүй. Түүнээс ангид, түүнээс хитийчсэн тийм ойлголт юм байна юм шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нэр хараалчин хүн болж хувирж байгаа тохиолдолд бол хараалж чадна. Дотоод эрчим хүчээ харин тэр хараал хийх тэр бодлынхоо хөлөг нь болгож тэр бодлыг явуулна гэсэн үг юм байна. Тэгэхээр тэр эрчим хүч буруугаар ашиглагдаж байна. Тэр хүн явцсан хүрээнд тэр дотоод эрчим хүчээ ашиглаж байна гэсэн үг тийм ээ. Ингэхээр тэр дотоод бидний их үндэс язгуураас өгөгддөг тэр эрчим хүчний одоо зөвшөөрөх хугацаа гэж нэг хэлмээр тийм үйл явдал болдог. Хэрв тэр өөр дотоод ертөнцөө таньж мэдээгүй тийм ээ одоо бидний авч ярих гэдэг тэр айхтар том хүч болох тэр хүний дотоод ертөнц гэж тэр хүчийг тухайн хараалчин өөрөө таниагүй тохиолдолд таниагүй байж байгаа учраас тэр хараал хийх тэр одоо өсөж чунал сонирхлынхаа үүднээс тэр дотоод хүчийг ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Бусад өөр янз бүрээр ашигладаг хүмүүс байдаг. Тэр хүмүүст хязгаар тогтоодог. Шууд одоо бидний энэ сүнслэг ахуйгаас бол шууд хязгаар тогтоочдөг. Тэгээд тэр хүн тодорхой хугацаанд л тийм эрдэм чадaltaй юм шиг хараалцсан юм шиг шид хүчийг үзүүлэгч болж явна. Тэгэл тодорхой хугацааны дараа тэр хүч нь дуусна. Ингээд тэр хүн одоо зөвхөн махан биенийхээ эрч хүчээр амьдрахаас өөр эрч хүч олгогдохгүй байхаар ингэж хязгаарлагддаг. Эндээс тухайн хараалчин хүн суралцах ёстой болдог. Гэтэл нэгэнт тийм хараал хийдэг, мэрэг төлөв тавьдаг, үзэж мэргэлдэг тийм мэрэгэн түргэн хүмүүс чинь хэр баргийн тэндээ суралцдаг. Мөн мэрэгэн түргэн хിവэрэ байх гэж зүтгээд байдаг. Тэгээ хүмүүс нэгэнт мэрэгэн түргэн гэдэл өргөл барьцаа өргөд л яваад байдаг учраас мэрэгэн түргэн хിവэрэ байх гэж л үзээд байдаг. Гэтэл тэр бидний оршихуйн тэр сүнсний тэр орших ахуйгаас бидэнд лимит нь дууссан гэсэн. Одоо картанд бидний одоо визитний картаар бол тийм ээ.
Одоо виза карт байна одоо дууссан л гэсэн үг байхгүй. Одоо банкнд мөнгө байхгүй байна гэсэн үг. Тэгээд дахин тийм одоо эрчим хүч танд олгохдохгүй гэдэг. Тэгээ ингээ хязгаарлалцсан байдаг гэж байгаа юм л да. Ингэж ойлгож болно. Тэгэнгүүт тэр хүн өөр дотоод төрчөө өөр юмнаас бий болох гэж өөр зүйлд ашиглах гэж өөр зүйлээс дотоод хүчээ олох гэж ингээ явдаг. Тэгэнгүүт өөр зүйлээр өөр байдлаар тухайн хүнд эрчим хүч олгох боломж нээлттэй байдаг. Тэгэнгүүт тэр хүн одоо хараалыгээ болоод өөр байдлаар тий дотоод эрчим хүчээ ашиглах ийм байдлаар эрчим хүчээ оршихыг тэр өөрийн их язгуураас тэр эрчим хүчээ татаж авах юм боломжтой болдог байна. Гэх мэтээр ингээд хүнийг сургадаг энэ бас суралцах ёстой хичээлүүдийн нэг юм байна. Энэ эрчим хүчний тухай асуудал байдаг байна л да. Бид нар түүнийг ухаар цэхэрэх тэгээд энэ амьдралдаа энэ махан бие эрүүл сарвал улчир чирэг авч явахын тулд тэгж авч явж байхдаа бид нар сүнсний хөгжил буюу энэ ухамсарын өндөр түвшинд дүүлэн цойлоход хэрэглэх үүднээс л энэ эрчим хүч хэрэгтэй. Энэ эрчим хүчийг ашиглах ийм хугацаагүй ийм зөвшөөрөл бидэнд олгогддог. Буруугаар ашиглах буюу өөрийн дээр дотоод ертөнцийн тааллалд нийцүүлэн ашиглах гэвэл тэр хязгаартай болчдөг гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас хүн өөрийнхөө сүнслэг тэр хөгжилд тэр дотоод эрчим хүчээ ашиглах юм бол тэр нь хязгааргүйгээр бидэнд олгогддог. Хүн дотоод ертөнцийн эзлэгдээд түүнийхээ төлөө амьдраад байхаар тэр дотоод хүч бол хязгаарлагдмал болдог байх нь шүү дээ. Хүн өөрөө сүнслэг амьдралаар амьдраад ирэхээр тэр дотоод эрчим хүчний хязгаар үгүй болдог. Цаглашгүй их эрчим хүчтэй болно гэсэн үг шүү дээ. Тийм учраас хүн бясалгал хийгээд бясалгал хийж явахдаа тэр эрчим хүчээр хангагддаг учраас яаж байгаад би ийм юмыг ойлгодог болчихсноо мэдэхгүй юм а гэж. Маш их мэдээлэл буюу маш их мэдлэгээр хангагдчихсан байдаг. Гинт мэддэг. Тэгээд одоо би хизээдээ ийм юм ингэ мэддэг ойлгодог чаддаг болчихоо гэдэг. Тэг хийж чаддгүй юм хүртэл чаддаг болчихдог. Тэг хийж чадахгүй юм байхаа болчихдог. Ингээд тэр хүн төгөлдөржөөд эхэлж яах гэсэн үг шүү дээ. Тэг энийг хүн бясалгал хийж байгаад тэр дотоод эрчим хүчний нөлөөл хязгааргүй гэдгийг нотолж байгаа нотлого юм шиг гэдгийг тэр болгон хүн мэддэг. Тэгэл өөр дээр авч үзээд байдаг. Миний одоо урд насны боён заяа. Миний одоо сайн бясалгаж байгаагийн одоо хэр хэмжээс одоо энэ болж байна гэж. Ингээд тэнэгтээд явангууд тэр тэнэгтлийн чинь хэмжээнд тухайн эрчим хүч мөн бас сулраад тэр хэмжээнд чинь үйлчлэгээс илүү тэр хязгааргүй цаглагшгүй тэр эрчим хүч чинь хязгаартай болоод орчдөг. Ийм гацаанд орсон бясалгал хийгч нар маш их байдаг л да. Тэгээд тэр нь дотоод ертөнцийн эзлэгдсэн байна гэдгээ мэддэг. Тэгээд дотоод ертөнцийн эзлэгдэж дотоод ертөнцийн ээрүүлж мууруулж ингэж явах нь бол хүний жамсны амьдралын хэм маяг. Гэвч
тэр миний дотоод ертөнц намайг ярьж муурж байна гэдгийг мэдж түүнийг боловсруулад ойлгож авч тэгээд тэр ойлголтоо өөр дээрээ мэдэрч тэр мэдэрснээ бүрэн ухаарахгүй юм бол хүн хичнээн их бясалгал хийгээд нэмэр байдаггүй байгаа юм л да. Хичнээн олон цагаар бясалгал хийж суугаад бясалгагч байр суураас мундаг сүрхээ суудаг байгаад ямар ч нэмэргүй. Хий хоосон бие ядрахаас өөр ашиггүй байдаг байх юм л да. Тэгэхээр бясалгал гэдэг нь юу юм? Тийм ээ, бид суралцах ёстой тэр хичээл нь юу юм? Тэгээд энэ дотоод ертөнц гэдэг энэ ертөнц маань яг бидэнд ямар нөлөө үзүүлдэг юм? Энийг бид бүрэн мэдэж явах хэрэгтэй юм байна. Энийг мэдүүлэхийн тулд мэдээлэл дамжуулж байгаа ийм нэвтрүүлэг явагдаад байна шүү дээ, тийм ээ. Бид нэр төгөлдржих ийм боломжт төрөлтөн энэ төгөлдөр чанараа бид нэр нээхийн тулд бид нар бясалгал хийх ёстой болно, тийм ээ. Бясалгал хийх ёстой болж байгаа. Тэгээ бясалгал хийхэд садаа болдог. Бясалгал хийж байхад хүртэл садаа болдог тэр хүчин зүйл нь бидний өөрсд тийм ээ. Дотор өгөөгдөөтэй байдаг. Тэр дотоод ертөнц байхад. Энэ дотоод ертөнц нь 7 төвшөнтэй гэж бид яриад байгаа тийм ээ. Энэ 7 төвшин нь бидний биеинд заяагдсан энэ 7 хүрдтэй мөн холбоотой. 7 чакра гэж хэлдэг тийм ээ. Бидний энэ 7 хүрдтэй хамааралтай тийм 7 төвшин гэж бид шууд хүртэж ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээд тэр 7 төвшний хүний дотоод ертөнцийн 7 төвшний доод талын 4 төвшин нь асар хүчтэй тийм тухайн эзнээ тухайн хүнээ самууруулж бодлуулах зорилго бүхий ийм 4 төвшин байдаг. Энэ 4 төвшин нь бодол, сэтгэл, сэтгэхүй, оюун ухаан гэсэн ийм 4 төвшин байдаг. За энэ 4 төвшнийг одоо бид бүрэн таних ёстой. Энэ 4 төвшин чинь таа бишээ гэж ингээл ярих болж байгаа юм л да. Тэгэхээр л хэцүү болчихно. Тийм учраас л одоо энэ оршил яриануудыг ярьж байгаа маа гэж та хүндээ яриад байна шүү дээ, тийм ээ. Гэтэл одоо та бодтоо таны бодол чинь таа биш, таны сэтгэл чинь таа биш, таны сэтгэж байгаа чинь таа биш, таны ухаан чинь таа биш гэхээр та байхгүй болчихно, тийм ээ. Тэгэхээр л энэ солиорж байна. Энэ гажуутай солиотой юм ярьдаг хүн байна гэж хүн бодно л доо. Гэтэл энэ зайлшгүй энийг мэдж авахаас өөр арга байхгүй бид. Энийг мэдж авч, энийг судлаж, энийг таньж, тэгээд жинхэнэ өөрөө тэр бодлоо захирдаг, өдөрддөг, тэр сэтгэл гээчигээ таньдаг, түүнтэйгээ хамтарч ажилладаг, тэр сэтгэхүүгээ юу гэж байгааг ойлгодог, түүнээс бид бас суралцдаг. Ухаанаа бид нар бүрэн дүүрэн зөв ашигладаг. Ийм өөрийн эзэн байр суурьтай хүмүү болох учиртай юм байна. Энэ дотоод ертөнцийн доод дөрвөн нуурхай гэдэг төвшин гэдэг маань бидэнд маш их хэрэгтэй. Маш их хэрэгтэй хүн байгаа тохиолдолд тийм ээ. Хүн биеинд байгаа энэ сүнсэнд бол маш их хэрэгтэй ийм дөрвөн төвшин. Хэрэглэгдэхүүн. Энийг бид нэр хүн та өөрөө ашиглаж хэрэглэх ёстой. Хэрвээ түүнийг таньж мэдэж ашиглахгүй юм бол тэр таныг өөрөө ашиглах ийм учир холбогдол, ийм учир зангилаатай ягдсан ийм хэрэглэгдэхүүн байдаг юм л да. Тийм л учраас бид нар одоо яг өөрийнхөө дотоод ертөнцид бүрэн эзлэгдчихсэн. Тэгээд түүнийгээ өөрийгөө гэж тодорхойлоод явж байгаа ийм л хүмүүс. Тэгэхээр бид нэр хүн болоогүй гэсэн үг. Хүн болох нь дотоод ертөнцөө таньсны дараа болох магадлалтай.
дотоод ертөнцөө таньчаад бясалгал хийж яваач гэсэн бясалгал хийхч байхад бясалгал хийж явхад дотоод ертөнцийн мөн аюултайгаар мөн бас самуурд бодлуулах тэр үйл ажиллагаагаа явуулсаар байдаг. За одоо тэгээд хүн гिचээсээр байгаад бясалгал хийхч байж байгаад дараа нь бясалгал үйлдэгч болоод ирэхээр тэр дотоод ертөнцийн одоо өмөл самууруулах биш. Таны тэр бясалгал үйлдэгчийг чинь дэмжигч болон хувирах мөртлөө далд маш нарийн төвшөнд таныг эзэмдэх оролдлого хийсээр л байдаг. За та хичээсээр байгаад бясалгал үйлдэгч байжгаад одоо бясалгах чанартайгаа нэгдээд бясалгагч болж байгаа тохиолдолд одоо нөгөө дотоод ертөнцийн тэр доод дөрвөн айхтар уурхай чинь одоо таныг дийлхэ боллоо гэдгийг мэдээд дуулууртай болж эхэлнэ. Тэгээд та одоо тэр доод тэр дөрвөн уурхай буюу тэр доод тэр дөрвөн төвшнийхөө үйл ажиллагааг өөрийн дураар өдөртөн зална гэсэн үг юм байна. Ингээд жинхнэрээ хүн өөртөө эзэн болдог, жинхнэрээ хүн аз жаргалтай баяр цэнгэлээр дүүрэн амьдарч болох ийм болдог юм л да. За жинхнэрээ аз жаргалтай баяр цэнгэлтэй таашаалтай амьдрах амьдрал гэж юу гэдэм бэ гэдгийг яг энэ үед хүн мэдэрдэг. Тэгээд л өөрийн ирэхгүй инээ далдна. Өөрийн ирэхгүйгээр л хамаг орчлон даяар хайраа түгээхийг хүснэ. Тэгээд ч тэр хайрын төгдөг. Тэгээд хамаг амьтныг өрөвдөн хайрлах, энэр нэгүсэх сэтгэл төрнө. Ингээ бодол нь гайхамшигтай ирчимжиж тэр бодлын эерэг ирчим нь орчлонгоор нэг төгөн дарахна. Ингээд бүх юм чинь ингээд эерэг болдог. Бүх юм нь бидний хүн болж төрсний хэрэгжилтэнд туслах ийм хэрэгсэл болоод билех бий болчдөг. За одоо жинхэнэ бид хүн ертөнцийн амьдрах тухай асуудал одоо л яригдана. Тэрнээс наа хүн ертөнцийн тухай яригдахгүй. Хүн ертөнц болох боломжтой л амтан яваад байна гэж тооцогдно. Тэг хүний дотоод ертөнцийг давж байж хүн ертөнцийн тухай асуудал яригдана. Хүн ертөнцийн тухай асуудал яригдчихэж хүн бусны хэрэг бүтэх тухай яригдана. За өнөөдрийн нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. Хүний эрчим хүчний талаарх асуудал энэ 7 хоногийн тухай турш яригдана. Дараагийн нэвтрүүлэг өдрөө эргэн уулзъя. Түр баяртай.